хүнийг одоо жишээлбэл тодорхой эрх авч өгөөрэй гэд нөгөөт нь найз гэдэг юм хамаатангаасаа би тусгай эрх авч өгнө гэд хэлж худлаа хэлээд мөнгө аваад зугтаадаг. Тэгээд үнэхээр тэр цаашаа өгсөн бол өөр гэмт хэрэг. Өгөөгүй төлөө одоо юу гэдэг нь залилсан болоо шоронд сууж байгаа шүү дээ. Виз гаргаж өгнө гэд одоо Америкийн элчин биш хүнд одоо юу гэдгийг мөнгө өгчгөөд нөгөөд хүмүүнээ залилуулчлаа гэж явдаг. Тэгэхээр таныхаар бол одоо юу гэдгийг алдсан хүн 15 та юм чинь мэдээж тэр алдсан хүмүүсийн л зөв. Одоо нөгөө авсан хүний буруу болгочих гээд байна л та. Тэгэхээр ядаж энэ нөгөө нэг тэр алдаад байдаг хүмүүсийг яаж хариуцлагажуулах юм бэ? Одоо энэ залингийн эргээр орж байгаа хүмүүсийн марг 80-90% нь үгүй тодорхой эрх бүхий байгууллагын хүн биш зүгээр нэг хүмүүсийг очиод итгэсэндээ гэж хэлээд ингээд явцсан гэр бүлийн одоо миний мэдээр 64-тэй 67-той хоёр өвгөө эмгээ хоёр шоронд хоригдож байгаа шүү дээ. 11 жилийн ял авцсан. 10 сая төгрөг авцсан. Тэр нь 10 сая нь юу виза өгөөгүй бариагүй гэдгээр эхнэр нөхөр хоёр ингээд чанга дэглэмтэй хоригдож шүү дээ. Тэгэхээр ийм бас нэг юм байгаад байгаа маа. Энд бас субъектив талуудыг бас харах ёстой гэж би ойлгоод байгаа шүү. Дээрээс нь би нэг өмнө бас асууж байгаа чадаагүйсэн. Энэ хүүхдийн эсрэг гэмт хэрэгүүдээр яаж оруулж байгаа. Өмнө тэр хүчингийн эргүүдээр бол маш хөнгөн байсан. Энэ дээр нэг тодорхой авмаар. Жишээлбэл хууль ус үржлэх гэдгийг гэмт хэрэг биш болгоцсон байсан. Хууль усаар үржлэлт гэдэг чинь том гэмт хэрэг шүү дээ. Мөрийтэй тоглох гэмт хэрэг бишгээр орцсон байсан. Одоо казиногийн хууль гаргаж байгаа юм шиг мөрийтэй тоглож болно гэвэл энэ далд мөрийтэй тоглоомоор энэ чинь модоо барьж байгаа айлууд байна шүү дээ. Манай Эрдэнэтэд хүртэл тийм газар байна гэж ингээ яриад байгаа шүү дээ. Сая буу зэвсэг хүртэл хүмүүс гаргаад бөө юм болоо үсттэй. Тэгэхээр иймэрхүү нөхцөл байдлууд яг харт амхин дээр яаж шийдэж байгаа вэ? Харт амхины зүйчил бол маш хөнгөн байсан да. Одоо ингээд сая өнөөдөр шүүхийн шийдвэр эднэрийг харахад бол ерөөсөө энэ чинь харт амхил бол харт амхи штэ. Нэг хүнийг алах бол нэг л хүн үхэн. Харт амхи бол нийт үндэснийг устгах нэгэд хамгийн хатуу ял байдаг. Манайд одоо энэ дээр бол ерөөсөө юу гэдгийг хэрэгэлсэн юм чинь хамаагүй зарсан бол аюултай гэдэг ийм нэг балаа юм явуудах юм. Хэрэгэлнэ үү, зарна уу бүгд адилхан маш өндөр ял өгч болдгоо юм уу? Ялын юм хатуу бодлого яагаад орж ирээгүй юм бэ гэдгийг би үзэл баримтлалаас чи асуумаар байна.